Нөхөр нь дуудлага гэсэн гээд байгаа. Бацрангийн одох. 29 настай захилгаан чинь. Эхнэртэйгээ суугаар 5 жил болж байгаа. Хүүхдгүй. Эхнэрээ алга болсноос хойш 2 хоногийн дараа 22-ны 23 цагт 102 жил дуудлага өгсөн. Байна. Болоогүй ажилтаа. Чи ясгаад байгаа юм. Юу хийснээ марчт юм уу? Хэлсэн бүгдийг минь хийнэ гэж амлаа бидтэй. Одгүй эхнэртэйгээ хамгийн сүүлд алга болсон өдрийн өглөө гэртээ уулзсан гэж мэдүүлсэн. Гэртээ уулзсан гэсэн чи юу гэсэн үг? Сүүлдийсэн дуудлуудын шалгасан уу? Гэрээсээ гарсны дараа хин ярьсан байна. Тэр өдөр ганцхан альматай ярьсан байсан. Наадын маа болчихооч. Атуух зөө. Байна уу? Байна. Альмаа юу? Тийм байна, найз нь. Чи найзтайгаа нэг уулзахдаггүй. Надад үнэхээр хэцүү байна. Яна, найзт нь уулзах зав алгаа. Юу болсон? Уцаар ярьчих болохгүй юм уу? Юу яа? Чи нэт дороод ирвэл хоёулаа жаахан чаталж болно шүү. Үгүй. Би чамтай уулзаж ярилцмаар нь штэ. Би яах ёстой юм бэ? Миний найз инээдтэй штэ. Чи Wi-Fi-тай газар олоод найз руугаа видео кол хийчих заа юу. За. Цаг хугацааны хувьд бол альматай ярьсан дараа ээжинд орцсон гэж танаад байна. Ээжигээс игээд бас даагаар авчихсан. Тэрнээс хойш хайдсан тодорхойгүй харсан үдсэн байхгүй байна. Оо, миний охин. За, хурдлаарай. 이 참 누구? 저기다. 전화를 했지 뭘? 오가서 있어. 선배는 남자친구에게서 전화나 문자가 거의 없다. 강의가 없는 대부분의 시간은 동아리 방에서 보낸다. 이제 즉 나와 함께 охин тантай нэг юм ярих гэсэн юм аа. 식사 패턴과 취향이 나와 지금 자가 없지 왜? 나와 함께 밥을 미니 кино хийzээ эхэлдэг чи мэднэ үстэй. 코미디 영화를 그치. 즐겨본다. 나도 Би 그렇다. тулгаагаас 즉 салчлаа. 나와 함께 Юугаа димиг олсод байгаа бэ чи? Дараа бол чимээг хөө. 사랑이란 감정의 생성된 Наад савнгийн дүр чинь надаас илүү чухал байгаа мó? Чимээг байгаад байгаа чи. Одоо яг гол үйл явдал дээр ирээд байна шүү дээ наад чи. Чухал юм гарах гэдэг. Балаа юм шиг зүгээр. Хөглөнөч үзлэхгүй. Али гүүгэж баригдлаа штэ. Гүүгэж. Нөхөр нь араан тавьсан.
хамгийн сайн найз нь тоог. Ээж нь өөрийг нь сэтгэлгүй бол хайчих бай. Энэ олон модны зургууд ямар хүчтэй байна. Бэлэн. Түрүү муухай ажилласан дуучлаа.